Би бол харахтаа нэртэй л байна гэж харж байна. Хэлцүүлэг хийсэн, иргэдийн саналыг авсан. Угаасаа ч ерөн төсөв дээр иргэдийн санал гэхээсээ илүү эн чинь төр засгийн бодлогын үйлж байгаа бол бодлогод нийцсэн иргэдийн санал. Тэгээд шинэ сонирхолтой саналыг авсан. Иргэдийн саналыг цуглуулад тавьчихдаг төсөв гэхгүй шүү дээ. Төсөв чинь өөрөө юм тодорхой чиглэлтэй, зорилготой хөгжил рүү хөтөлсөн байх ёстой. Тэндээс иргэдийн одоо онцгой тусгай зайлшгүй авч үзэх юмуд байна уу гэхээр би бол нэг санал авсан юм баг тусгасан байна гэж харж байна. Тэгэхээр одоо тэр талаас нь ярих юм бол иргэдийн саналыг баг тусгасан. Нөгөөтэйгүр ерөөсөө иргэдийн санал гэхээс илүү хөгжлийн бодлого гаргаад тэгээ ийм улс орн ийм болох юм, энэ төсвийн дараа ийм үр дүн төрнө гэдэг юмн дээр л анхаарах. Зүгээр одоо яг ийм мөнгө тавилаа, ийм ажил хийнэ гэдэг дээрээ буюу үйл ажиллагаан дээр анхаарч зорилго чиглэл нь одоо тодорхойгүй шүү дээ. Хүний төлөөг л ярьж байна. Хүний төсөв гэж ярьж байгаа боловч одоо яг үр дүн юу юм гэж байгаа. Тэгэхээр энэ талаас нь бас нэлээд судалж байна.